Өмнөд аймгийн Баян овоо сумын уугуул Монголын зохиолчдын хэвлэлийн шагналт зохиолч Яруу найрагч цаасан бар урлаач Галбадархын үзэсгэлэнт говь уран бүтээлийн үзэсгэлэн энэ сарын 6-ны өдөр Далан задгад суманд зохион байгууллаа. Өмнөд аймагта төдийгүй Монгол улстай ховор байдаг цаасан бар урлагийн мастер Галбадарх нь өөрийн уран бүтээлтэй говь нутгийнхаа өнгө аяс үзэмж бүхий л зүйлсийг шингэн урлагийг зорддог гэлээ. Говь нутаг бол миний өөрийн бодож явдгаар бол миний ээж, миний бага эх орон, миний дуулах дуртай дуу, сонсох дуртай симфони, харах зуртай уран зураг юм. Тэгэхээр энэ сайхан уран зургийг харж, энэ сайхан симфоныг сонсч явна гэдэг бол ямар ч уран бүтээлч хүний сэтгэл хөдлөхгүй байхын аргагүй. Тэгэхээр энэ сайхан сэтгэл хөдлөл гэдэг бол аливаа уран бүтээлийн эхлэл байдаг. Тэгэхээр говьосоо би энэ говь нутгийнхаа уул усыг харж, тэнгэрийг нь харж, гол усныхаа харгаагч сонсож, зэрэглээг нь мэрэлцэхийг, аргал янгирийн дүүлхийг, тэр их анирыг нь сонирдож, энэ бүтээлтэй тэрнийг шингээж үлдээх юмсан гэж чармааж явдаг. Манай Галбадарх бол одоо энэ хүний одоо зургийг хараад шууд ухаан хоёроо, гар хоёроо бүтээдэг ийм цаасан урлаач залуу байгаа юм. Тэгээд Монгол Улсын ууган эрдмийн их сургуулийн нэртэй 283 нэрт эрдэмтдийг цаасан бараар урлаж мэрэгдийн алтан номыг хийхэд бид нартай хамтран ажилласан. Цаасан бар урлал нь уур авьяас, тэсвэр төвчээр, цаг хугацаа их шаардлагаас гадна торгон мэдрэмжээр бий болдог оюуны үнэт урлаг юм а. Энэхүү ховор уур авьяасыг эзэмшин төрсэн Галбадарх нь байгалийн үзэсгэлэн бүтээлтэй урлан гаргахаас гадна Монголынхоо сор улсын урлаг соёлын дуучин, жүжигчин төдийгүй олон сайхан хүмүүсийг уран хайжлбартаа буулгасан байдаг үлээ. Галбадарх нь 1995 оноос хойш цаасан хайжлбараар хичээллэж 10,000 гаруй хүний цаасан хөрөг, 200 гаруй байгаль аж байдлын сэдвт бүтээл уралжээ. Түүний уралсан бүтээлүүд дэлхийн 80 гаруй оронд хүрч Монголын дүрслэг урлагийн өрмөц нэгэн салбар болох цаасан хайжлбарын урлагийг дэлхийд дахин таниулахад үнэтэй үнэмэр оруулж байна. Түүний үзэсгэлэн энэ сарын 14-ний өдрийг дуустал Өмнөд аймгийн байгалийн түүхийн музейд дэлгэгдэх юм а.